Бүгдээрээ Чили, Боливийн хэлийг ойролцсон ирсэн байна. Энд ийм том талбай, ийм их чулуун дүрсрээд юм байна. Чулуун хэлбэртэй. Тэгээд эргэн тойрон галтуулууд байна. Энэ галтуулын ихэнх нь хагас сэтгүүлэлттэй юм байна. Эрдэмтэд одоохондоо энийг галтуулаас гарсан хайс юм уу эсвэл далайн ёроол юм уу гэдгийг тодорхойлж чадаагүй юм гинэ. Тэгээд нөгөө Чили, Боливид хоорондох байж байсан болохоор Боливид энийг манай цэргийн айрн гэж нэрлэдэг юм байна. Энэ сонирхолтой газар байна. Иймэрхүү газар бид хоёр чинь Тенерифт харж ирсэн. Яг галтуулын доор мөн Исландд бас харж ирсэн. Энэ ургамал нь ийм сонин цэцэгтэй бас. Исланд Тенериф хоёр ийм газар харагдаж ирсэн. Манай Монголд бол хоргийн хажуудлын бас ойролцох талбай ийм галтуулын хаашаа бүрдсэн сонин байгалийн тогтцтой. Энэ бол галтуул юм уу эсвэл далайн явал байсан юм уу гэдэг одоохондоо тодорхойлж чадаагүй гэж манай охидсаа тайлбарлаж байна. Маш том талбайг эзэлсэн ийм сонин бүтцтэй байгалийн бүтцтэй газар юм. Энэ урд харагдаж байгаа Чигуанагийн давсан цөл байна. Энэ шинээр үүссэн залуу цөл гэж эдгээр ярьж байгаа. Энэ нөгөө эстэй энэ газар орой болгон шуурд юм байна. Орой шуураад өдөртөө өглөөд юм гоо намуухан. Тэгээд их шуурдаг учраас энэ эстэй холилдоод ийм бор өнгөтэй болчихсон юм байна. Hola, here we are driving through Chiguana Desert. Very beautiful. It's a young salt flat. It's more mixed with sand, not soil. Yeah. Chiguana давсан цэл. Тэрвж байна. Эстэй холилдсон. In front of you, Andes West Range. Beyond the volcanoes, Chile. За энэ урд харагдаж байгаа уул нурууд бол Андын уул нурууд ингээд. Small lagoons. Энэ давсан цөл холоос харахад их жоохон байсан. Тэгсэн үнээр том юм байна бас. Тэгээ одоо энэ уул руу бид нэр ойрч ирсэн чинь болоогүй. Наад уул руу чинь дөхөд бид өшөө нэг цаг явна гэдэг юм. Ингээд хуйхаа машинтай, хуй өгтөж жолоочтой ингээд сайхан явж гинөө бид тэр. Нэгэн 890-ад оны үед энэ төмөр замыг байгуулсан байна. Тэгээ Боливиас их мөнгөтэй эднийх мөнгө, синг болон уулуур хамт бүтээгдэхүүнүүдийг эндээс Чилээр дамжуулж далаагаар руу хөрөж цааш нь зардаг юм байна. Одоо хүртэл энэ ажиллаж байгаа гинэ. Бид нөгөө Чигуаны Саларда Чигуаны гэдэг Чигуаны давсан цөлөөрөө одоо л дуусгаж байна. Ер нь бол дээрээс харахад жоохон л байсан чинь маш урт юм байна. Яг одоо энд байгаа газраас бид Чилээс Чил одоо яг тэр уулаас 50 км ойрхон байгаа. Энэ хойр хавж юусан машин өмнө харагдахгүй. Бид одоо ийм газар явж байгаад дугуйд нь хараад машин явах юм бол хэцүү юм байна да. Starlink-ийн зөвшөөрөөгүй гэнэ. Тийм нэр. Тэгээ Starlink-ийг байдгүй юм байна. Starlink-ийг зөвшөөрөөгүй гэнэ засгийн газар. Америкийн авахгүй. Америкийн баг тагнуул магнуулын
яаж цуглуул гэж бодд юм яа тийм. Хаагүй байхгүй гинэ тийм учраас сүлжээ айгу муу байна. Оливчили хэл дээр ирсэн байна. 4200 м өндөр дээр байна. Харуулж байна 4200-д. За ингээд залуучууд их айлж байна. Залуучууд олоолаа авахар та нар харж байгаа. Нэг машинда зургуулаа долоолаа суугаад тэгээд ачаага машиныхаа дээр тавиад ингээд зугаалж байна. Ингээ хамтдаа залуучууд зугаалах нь өстой гоё юм байна. Энэ бид өдрөгөө хоолыг идэн ламагийн зайц иднээс багш. Энэ нөгөө хагас сэтгүүлчтэй галтуудын нэг хэсэг нь байна. Энэ галтууд танаа ажиллаж байгаа. Дээрэс нь нутаа ингээ гарч байна. Одоо ингээд энд өдрийн цагаа уучаад цөл рүү орно. Цөл рүү ороод тэндээсээ нэлээд өдөө 4600 м гарна. Тэгээд тэндээ орой хоногдно. Хамгийн өндөр далайн өвчнөөс өндөр түвшинд очиж одоо хоногдох газар байгаа. За 4000 дээр гарцсан болохоор бас амсаад ч тааш ер нь өндөр талаад авсаж яаш. Нэрээ амсаад байна. За хамтдаа бүгдээрээ сахаа. Алхнаа. Галтуул маань харагдаж байна. Энэ нэг сонин ургамал байна. Ямар сони хөвд шиг те. Хатыг ингээд Энэ ургамал юм уу те? Хатыг ингээд бүрхэд энэ ургамал. Энд ч ямар сони барьсан шиг юм биш үү? Ургамал биш юм шиг байна шүү дээ. ургалтай. Тийм үү, ямар сони. Ямар сони юм биш үү? Хатуу. Энэ ингээд арц шиг мөртэй. Зэрэг тушаа. Тэгээ гараар байхаар надад ч айгүй хатуу юм биш үү? Ингээ хараа. Хөвд маягийн биш. Яа хөвд маягийн гэж мөртлөө айгүй хатуу. Хөвд юм шиг. Хөвд шиг юм байна. На юу вэ? Хан. Тэр стаа юм бэ? Том. Сони юм аа. Ийм байж идэг.
Ангуй давсуу. Yeah. Gracias. Paseña es cerveza. Paseña is beer. Paseña is the nationality of the girls who born in La Paz City. Okay. We call За энэ лама махны what a beautiful зайдс. paseña. I'm coming. Wait a second. Окей. Go ahead. Залуу ногоотой. Buenos días. За өндөр сар халуун дулаан өдөр таарлаа. Энэ лама бэлчээртэй гарч байна. Нэг хоёр тийм. Манай тасбууд энэ байна. Бидний чилийн Шөндөө эндээ ингээд энэ малчаал хашаандаа хонуулаад өглөө хашаанаас нь гаргаж байна. За манай зочдууд л энэ байна. Өстө хөргөн тоглог зочдууд л. За энэ тосгоо энэ байна. За ингээд энэ хашаанаасаа гаргаад бас нохотой байна. Цагаан бор хүрэн янз янзын өнгөтэй. Цаанаага бол галтуул. За ингээд эд маань бэлчээртэй гарлаа. Боливийн хөдөө боловсон жолонгоор сайн хавагдсан юм байна уу. Тэгээд ийм заалтууд байна. Байгаль орчноо цэвэр онгон байдлаар нь хадгалъя. Байгальда хог хаях эсвэл байгальда биелсэх юм бол 500 боливианаас буюу $70 торгоно гинэ. Энэ боловсон жорлон маань 5 боливианаас буюу $1 арай хүрэхгүй. Түрүүн бид та нарт үзүүлжсэн энэ ногоо урмал энд бас ингээ ургацсан байна. Энэ нөгөө ногоо сонин хөвдөөс урмалцсан айгүй удаа шатдаг юм гинэ. Тэгээ нутгийнхаа ингээ авч түлсээр хагаад тэгээ одоо ховдож байгаа юм байна. Түшин тэрэлсээр хагаад. За ажиллаа бүгдээрээ цааш нь хөгжүүлцгээе. We arrived from Colchani. За өнөөдрийн хөтөлбөр. To Colchani, we've arrived to Cactus Island. Last night we spent in San Pedro de Quemes. So today we are starting here in San Pedro de Quemes. First, in a few minutes, we are entering to a place in where we will see very beautiful rock formations called the Bolivian rock soldiers. It looks like the rock formations are soldiers, defending our position against the Chilean army. Maybe no more than half an hour we arrive here. Then after this, we are arriving to a place in where we are getting inside of Salar de Chiguana. It's another young salt flat. It's not as wide as Salar de Uyuni, but you can see, beautiful landscape, because in front we can see the Andes West Range, an area full of dormant, sleepy volcanoes. За бид нар Сан Педро де Кемест хонлоо.
Тэгээд бид одоо энэ зүг рүү урагшаага Salar de Chiguana гэдэг бас нэг давсан цөл рүү явна. Энэ болохоор шинэ цөл ерөнхийдөө шинээр байгуулагдж байгаа цөл. Давсан цөл. Тэгээд энэ болохоор чинь бид нар чинь яг Аандын нуруу шүү дээ. Аандын нуруу ингээд үргэлжилж байгаа. Бид нар Чилийн ерөөсө хөлийн хязгаар дээр явж байгаа. Тэгээд аюу олон галтуудад байгаа гэсэн. Тий, одоо жишээлбэл энэ Olagoe гээд 5865 бид нар одоо өнөөдөр ийшээгээ явна. For instance, look, this is the rain line that we visited in Train Graveyard. On the way, in the middle of Salar de Chiguana, also we will find the rail line. We will see the landscape from the rain line. It's very beautiful. Уюунигаас нөгөө төмөр зам явж ирсэн энэ явж байна. After this, we arrive to the semi-active volcano where we can have an activity. We can see the fumarole. Also, the time it will be good to prepare our lunch. Maybe here we have llama sausage lunch. Окей. Вау. Энд бид өдрийн ламаны махта өдрийн хоолой энэ Olagoe гэдэг галтуудны доор идэх юм байна. After this, finally, we are taking the Andes West Range and we are going higher, average over 4,200 meters. And then we start visiting the called small lagoons. We have a sequence of Laguna Cañapa, Stinky, or Laguna Hedionda, Laguna Charcota, Laguna Honda, Laguna Ramaditas, in where we can find this type of scenery. We will find flamingos, the Andean, the Chilean, the James flamingo living here. Өдрийн хоолойн дараа бид нар дээш 4000 гаруй өсөөд тэнцээ олон жижиг нуурууд байгаа юм байна. Тэгээд нуурууд фламинго шоу үзэх юм байна. After that, already during the afternoon, we are going a little bit higher. We will reach almost 4,500 meters. We are entering to the Siloli Desert. That's a Kumsa word who means whistling, whistle desert. It's a kind of red planet. In where finally during the afternoon we arrive to Ojo de Perdiz. Here it's located our tonight hotel called the Hotel del Desierto. Бид нар тэгээд энд шүгэлддэг цөл рүү орж ирэх юм байна. Энэ лагунуудаас ингээд доошоо урагшаага уруудаад тэгээ өнөөдөр оройны зочдууд л энэ хавьд байх юм байна. Okay. That's for today. Okay. Gracias. Nice. All right. Vámonos. 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 Прикольно. Зэрлэг амтын. Зэрлэг амтаа. Ground with the mountains. Зэрлэг амтанд энийг одоо агнах юм бол 4 жил шорон суудаг гэсэн. Үгүй гараа зогсож байж байгаа. Бид одоо Чили хил рүү явж байна. Тэгээд бид нар кофе авчихнасаа нэлээд авсан байсан энэ хилийн зэрэг Боливи хэрэгтэй байдаг гэдэг. Тэгээд авсан коко авсан хилийн зэрэг өгчлөө энийг жоо өөртөө аваад тэгээд Чили рүү өөртөө ирэх юм. Коко навч аваад их баярлж байна даа. За, өнөртөө давсан нууранд ирчгээд байна. Энэ ингээд салхи гарахаараа давсан ингээд бүр хөөрд юм агарт. Тэгээ энд бас фламинго шоунд амьдардаг юм байна. Амар салхитай юм бэ. Арт байна. Фламинго шоу энэ нууранд байгаа сам орхоо байгаа жижиг сам орхоо. Тэгвэр хоолно. Тэгээд тэрнийг их итгэх тусам өмнө ингэж ягаа өнгөтэй болдог.
байна. Тэгээд зочд буудлаа хайгаад олдгүй. Энд хаана юу байгаа нь гэдэггүй. Энэ нөхөр одоо хаашаа авч байгаа гэдэггүй. I'm a wizard. I say, abra cadabra, patas de cabra, que el hotel del desierto aparezca en tu cara. Энэ гарч ирж байгаа. There you are. За зочд буудал баян гарч ирж байна. 4000 What time is it now? 4510 метр. 2 o'clock in the afternoon. 560 гэжсэн шүү дээ. 4567 60-аас гэж. Цааст явж газрын мухард хэвээ ийм актер цөлд ийм зочид буудалд ирлээ. Манай машин жолоочоос асуусан запас дугаар байгаа доор нэг баг тийм байлгүй юм ч гэдэг. Тайка del Deserto гэдэг ийм зочид буудал байна. За одоо ингээд энэ Болив Чили хил дээр ямар өрөөнд орохыг одоо бүгдээр харнаа. Чулуун байсан. Айгуу олон хүчил төрөгчийн юунууд байна. Одоо монголоор үгүй баллон гэдэг юм дээ. Энд айгуу агарын 4500 төгрөг байгаа. Хүмүүс хүчил төрөж худалдаж авч хэрэгэлдэг. Ийм том бас баллонууд байна. Энэ нэмлэг авдаг байна. За энэ зочдод 2 одтой гэлөө 1 одтой гэлөө одгүй гэлөө 10 цагаас хойш тог ус өгөхгүй гэсэн. Тэрнээс наан усанд ороод уцаа цэниглэрэй гэсэн. Манай өрөөнд энэ. Gracias. Залуу ямар өрөө. Завчаар да. Оо чи гоё өрөө юм биш тий. Оо Тайка della pietra. Зэсто гоё. Гоё өрөө. Оо энэ чинь ингэ цаа. Аса. Марни. Оо тэр. Оо энэ чинь сто. Сто гоё юм бэ. За. Энэ чулуугаар ингэ барьсан юм шүү дээ. Одоо чулуу. Тийм газрын мөхөрт чулуу дэс бодолд гадаа амар хүтэн байна. Ормор амар зузаан хичээн хүнжил оолц. Хөлдөж өгөх гэж шүү дээ. Гэтэ орой хоолноос тэр сэтгэлийг засаад гоё бэлдсэн байна нутгийнхаа. Тэр. Дулаац чинь жуулч юм чинь гал дээр халуун цайд руугаад бэрж өгөх гэж юм усуд. Тийм биш үү? Юг. Тя. Гой бэлдэж. Ямар мах хангаа. Ингээд наалтуулаад байна. Юу Тэр харахгүй юм да. Ингэж гарч байгаа. Тэнгэр ингэж гарч байна нэ. За гой ширээ зассан байна бас.
Үгүй. Тэл болоо шүү дээ гэсэн. Ер нь засмуудад халуус сайхан ор тэгээд эрүүл хоол байгаад болчихсон. Өө эрүүл хүнс байгаад болчихсон. Өнөө оройны зоог доор нь мах байна. Тэднийх оройны хоолн дээр ингэ өндөг шарж өгөх юм даа. Ломо монтадо гэсэн үү? Тэн татай. Махтай төмстэй. Ер нь нэг хатуу шатууш ер нь жоохон хүн тоолтой уусан шүү. Хоолн дээр бас самттай өгч байна. Тэгээд энэ хадны хөөснөсөр дээр нь манго жимс юм уу? Тийм шүү. Манго жимснүүд аюу гоё хийсэн юм. Эднийх энэ амтангууд бас гоё хийх юм байна. Нэг тийм ялуун чиглэг биш гоё.